кино гэдэг бол олон хүмүүсийн, олон уран бүтээлчдийн хамтын одоо сэтгэл зүрх нэгдэн нийслэлээр бүтдэг гайхамшигтай урлаг байдаг. Хамгийн гол нь бол Эрдэнэ гээд тэр мундаг гоё том жүжигчнийг эм сонирхолтой дүрд тоглосон бас маш их сонирхолтой санагдлаа. Үнэхээр гоё кино болсон байна. Зураг авалт яг эхлэх өмнөг өдрөө сандралтаад нэр бүр 7-8 цаг болж байхад бүр хороол мороол тэр хэлгүүр ингээ бүр самарсаахгүй нэг күртгийг хайж байж болох бүх газар манай зураачд бидэд ингээ би бүр өөрөө хамт яваад ингээ бүгдээр самраал ингээл тэгэл би нөгөөдөлийг аваад ингээл өмсөөлөл зураач байх ингээд зургийн дараа л манлай ах руу явуулж байгаа хгүй продюсер л энэ болж байна ямар явуулсан чинь манлай ах бүр ингээд сүултээ бүр амар стрессцсэн юм уу яасан ерөөсө болохгүй байна ерөөсө болохгүй наа хүн чи ерөөсө гоё харагдахгүй байна ямар хаашаа янзын хувцас цогтгоо охин бэ сайн байцгаана уу Teen Zone подкастын шинэхэн дугаар эхэлж байна за өнөөдрийн дугаарт залуу жүжигчин Марлаа оролцож байна за Марлаада өдрийн мэнд хүргэе Өдрийн мэнд хүргэе. Бүгдээрээ сайн байцгаана уу? За, уран бүтээлийн ол зомог хэр байна? Хоёлаа жүжигчин юм чинь шууд уран бүтээлээрээ яриагаа эхлүүлье гэж бодлоо. За, сая манай аавын охин кино 2 сарын 12-нд нээлттэйсэн. Энэдмийн жанрын кино байгаа. За, аавын охин кинонд хэрхэн сонгогдов? Тэ? За, гол дүртэн тоглосон байгаа. За, энэ дээр яаж гол дүртэн сонгогдсон бэ? За сонгогдсон за энэ кинонд орсон түүх маань их адал явдалтай. Би ингэсэн 2025 оны 11 сард Солонгос руу магистрт сурах ёстой байсан байхгүй юу? Өнгөрсөн жил. Тийм, сургуульдаа өргөдлөө өгөөд тэнцээд урилгаан аваад визэ мэдүүлээд виз нь гараад тэгтээ бүр захиалцсан байхгүй юу? Бүх юм окей болсон. Тийм, бүх юм окей болсон байхгүй. Тэгсэн чи би бүр нэг сарын өмнө проб өгснөө мартцсан. Бүрээ тий сар холбогдсон юм чи угаасаа л намайг авахгүй юм байна гэж бодсон баг. Тэгээд тэгсэн чи гинт нэг өдөр залгаж ийн. Тэгээд яваал очиад л тэгсэн чинь дахиж надаас проб аваад тэгэл заах энэ дөө одоо ингээд зураг авалтанд тэдэнд эхэлнэ гэд тэгсэн чинь яг намайг Солонгос руу явахаас 7 өдрийн өмнө зураг авалтанд эхлэх байсан байхгүй. Явах өдрөө чинь давхцаад бараг тий. Тийм бараг давхцаад. Тэгэл тэгсэн чи би ята яах вэ? Ямар хэцүү юм бэ гэж бодоол. Тэгэл тэгсэн чинь чиний партнерлж тоглох хүн чинь аав ээжин дөр болохоор Монгол Улсын гавьяа жүжигч Болд Эрдэнэ гэдэг хүн байгаамаа гэж тэгсэн чинь би ч бүр шүтдэг жүжигчин маань штэ тий. Хэр шүтдэг жүжигчин маань. Тэгэл тэнгүүд шууд эргэлзэж байгаа юм чинь би бараг анх дуудахад нь за би ч орохгүй дээ би угаасаа явах гэж байгаа юм чинь. Тэгээ очиж бараг чадахгүй гэж хэлээ да гэж бодчихсон байхгүй. Тэгэл тэгсэн чи Болд Эрдэнэ ах гээл тэгэхэр зөвхөн нүд сэргээл зохиолооч уншаагүй зүгээр шууд ингээл. Тэгэл зохиолоо уншаал зохиол маань амар айгүйх таалагдал. Тэгэл ар гэрийнхэнтэйгээ ярилцсан чинь аав ээж маань угаасаа намайг маш сайн дэмждэг хүмүүс байдаг. Гоё. Тийм. Тэгээ найз нөхд маань ч гэсэн чи жүжигчин мэргэжлэрээ төгссөн байна те. Одоогоор ажиллаж эхлэегүй нэг ч ажилласан туршлага байхгүй байна. Тийм ч энэ кинонд ажиллаад туршлага олж аваад тэгээд дараа нь ингээд сургууль руугаа явж болно штэ гэд. Тэгэл би шууд зөрөгтэй шийдсэн л те. Шууд кинонд орё. Ийм гоё боломж олдож байгаа дээр ажиллая гэл шууд орсон. Чиний хувьд бол бас их том золиос гаргаж орсон байна. Тийм. А гэр бүл бол шууд дэмжсэн. За чи өөрөө л мэд гэдгийг сонголт өгсөн үү? Тий. Тэгээд за бүр гол дүр анхны уран бүтээл гингүүт маш их тийм нэг хариуцлага. За би энэ дээр алдаж болохгүй шүү. За тэгээд нөгөө өөрийнх нь яг үлгэр жишээ авдаг хүнтэйгээ партнерлж тоглоно гэдэг бол бас их маш гоё том зүйл байна. Тийм штэ. Анх ингээл ширээний урилга хийдэг байхгүй. Тэгсэн чи би бүр боогийнхаа сүрдээд болдгоо бүр тэгээ ингээл ойрхон сууж чадахгүй баг ингээл зугтаж суугаад байгаа юм. Аваад тэгдэг байсан. Тэгэл зураг авалт эхлээл эхний өдрөөс хулаал тэр айдас маань юусаа байхгүй болцсон. Бүр эхлээл үү? За эхлээл тий ерөнхийдөө ингээл боогийнх надад талхам тутамд маань дандаа тусалдаг байсан. Тэгэл боогийнхтэй ингээл ярилцаал тэг тусам ингээл улам ингээд тотно болоод тэр айдас ингээд байхгүй болчихж байгаа байхгүй юу. Тий. За нөгөө яг залуу жүжигчин болохоор баг хамт олон хэр тусалж дэмжсэн. Манай баг хамт олон дандаа нөгөө жинзээгүү. Тэгээ бүгдээрээ маш хариуцлагатай ажилласан гэж би бодож байгаа. Ягаад тэгэхээр манай кинонд нэг ч алдаа гараагүй. Ямар ч асуудал гараагүй. Ямар гоё юм тий. Тий, зураг авалтын турш. Тэгээ намайг
анхныхаа уран бүтээл тоглож байгаа шинэ залуу уран бүтээлч гэдэг утгаараа манай кино группийнхан найруулагч маань, продюсер маань, Боги ах маань бүгдээрээ ингээд надад бүгдээрээ туслах гэж ингээ айгу хичээдэг. Ерөөсө загиндаггүй одоо тийм амар дарамт шахалт ингээ мэдрүүлдэг ойл болох 50 гээд тэгэж ажилладаг байсан би үнэхээр баярлж байна кино группийнхан даа. Бас тэгвэл тоглоход те ажиллаа хийхэд маш гоё урам зоригтой хүнтэй байсан байна те. Тийм айгу амар байсан. Би тийм зөвхөн ингээл олын бодохгүй зохиолол бодно өөрийнхөө текстийг ройлыг боддог. Тэгээ бүгдээрээ надад тусалдаг. Айгу гоё. Ямар гоё тийм нэг хамт олон те группт орсон байна. За марлаа тэгвэл сургуулаа хойшлуулсан байгаа юм байна. Тодорхойгүй хугацаагаар ер нь хизээ явах уу? Одоо яг явах хугацаа маань бол тодорхойгүй байгаа. Нөөц биш бол ямар мэрэгчлэр сурах гэж байсан бэ? Магистраараа мэрэгчлээ дэвшлүүлэхдээ зохиолчоор сурах зорилготой байгаа. Яагаад? Ер нь тэгээд жүжигчин би бол дахиад жүжигчнэрээ магистраар сураад хэрэггүй гэж утсан. Угаасаа практик дээрээ жүжигчүүхэн улам ингээд хөгжиж явах юм байна гэж утсан байхгүй юу? Тэгэхээр ингээд дахиад нэг өөрийнхөө мэрэгчлэлтэйг ойрхон тийм мэрэгжил гэдэг ингээд шууд зохиолж орж ирсэн. Бид нар чи өөрсдөө нөгөө сүйст сурж байхдаа өөрсдөө хийж байгаа ажил отрыг инсценерок гэх бүгднгийнхаа зохиолыг ер нь өөрсдөө зохиолоос ингээд иш татаж авч өөрсдөө баяжуулаад ингэ хийдэг. Тэгэхээр бас дүр байгаах гэж бодоод тэр чадвараа улам сайжруулъя гэж бодоод төв хүнийхээ үүднээс ч гэсэн аягүй сайн хэц төвчл гарч хөгжиж гэсэн үүднээс зохиолчийн мэрэгчлийг ерөөхдөө сургасан. Бас гоё юм байна. Өөрөө гоё зохиол бичээд тий кинонд өөрөө тоглоод өөртөө төрүүлээд тэгээ жүжиглээд тэгэл бас гоё болж байна. За кино зураг авалт эхлэхээс өмнө нэг сэтгэл мартагдчихгүй болж исэн юм бэ нөө. Байх шүү дээ. Яри ингэсэн аахгүй юу? Манлайхыг бүр нэрээ хэлнэ. Зураг авалт эхлэхээ эхний өдөр болсон чинь нөгөө куртаг маань байдгүй. Тэгээ яасан бэ гэсэн чинь ингэсэн аахгүй юу? Өмнөх өдөр нь зураг авалт яг эхлэх өмнөх өдөр сандралтаад нэр бүр 7-8 цаг болж байхад бүр хороол мороол тэр хитлгүүр ингээ бүр самарсаахгүй миний куртгийг хайж байж болох бүх газар маань зураачд бидэд ингээ би бүр өөрөө хамт яваад ингээ бүгдээрээ самраал ингээл тэгсэн чинь ингээл тэр нөгөө өвлийн коллекц гарсан байсан учраас юм тод өнгийн куртгнуудыг хураагдсан байсан. Тэгээл төнгөө дандаа юм бэж өнгөтэй харанхтай эсвэл цагаан өнгөтэй куртгнууд тэгэл би нөгөөдөлийг аваад ингээл өмсөөлөл зураач байх ингээд зургийн дараа л манлайх руу явуулж авахгүй продюсер л энэ болж байна ямар явуулсан чинь манлайх бүр ингээд сүултээ бүр амар стрессцсэн юм уу яасан ерөөсө болохгүй байна ерөөсө болохгүй наа хүн чи ерөөсө гоё харагдахгүй байна ямар хаашаа янзын хувцас цогтгүй охин бэ наад чи одоо хувцас цогтгүй юм биш үү гэд тэрийг ингээ хараад бүр сэтгэл готролд ороо би чинь надад хувцас цогтгүй юм байна би ч өстэй царамуутай хувт муухай харагддсан байна. Манлайх муухай харагдаад байна. Наах чи юусаа муухай харагдаад байна гэлцэн. Тэгэл зураг авалт ихний өдөр маргааш яасан би чи тэрчж байгаа юм чи. Би муухай харагдаж магадгүй гэх. Тэгээ харч чадахгүй ингээ манлайхаас ингээ цухтаад. Тэгээ намайг нэг ихний өдөр тэгэж тэрүүлсэн байдгийн. Гэхдээ одоо хүртэл мартаагүй. Тэгээд тэгсэн чинь тэр өдөр шууд айгүй азтай бид зайсан зураг авалт хийжсэн чинь тэр зайсан стар гэдэг дэлгүүрт ашгүй нэг юм яг манлайхын сэтгэл зүйд нь яг тохирсон санаанд нийцсэн нэг ашгүй куртэг гарч ирсэн байхгүй тийм чи тэр куртэг 800 мянга гээд тэгэл зураг авалт хийж орчихсон бүхэн надаар маазарчж байгаа юм чи тэгэл сунгаал яг юм итгэхгүй хүү куртгээд тайл наа чи 800 мянга штэ талаа болох ч юу ингээл хамаагүй ингээл сууж байгаа хүү чи наа куртгээд тайлчаад хамаагүйс наа чи 800 мянга штэ Куртгээр айгүйх маазардаг байсан. Тэгээ манлайхт би дараа нь хэлж байгаа байхгүй би тэн тэр тэгэхээр гомцсон. Та яагаад ингэж зураг авалт өнгөж эхлэж чагаад хүн тэгэж тэрүүлж байгаа юм бэ гэж заахаас тоочлаа. Өөрөө айгүй ингэж стрессцсэн байсан байхгүй юу гэл. Одоо хүртэл би хэлдэж шүү дээ яад яриаасөө. Бүр мартаагүй л байгаа. Тийм мартаагүй л. Хүн угаасаа эмхтэн хүн чинь тэгээ муухай харагдаад байна. Хувц цогтгүй юм биш үү гэж хэлчихэр чи. Айгүй муухай. Тэгэл өвдөж байгаа. Гэхдээ тэгээ зураг авалт маш гоё үргэлжлээд явсан мэт тээ. Миний хувьд бол үнэхээр гоё халуун дулаан өөр амьсгалтай гайхалтай кино групп байсан. Үнэхээр амьдралд маань хизээч мартагдахгүй. Анхны юм болгон гэтээ мартагддгүй шүү дээ тий. Айгүй гоё нандин байдаг. Тэг бүр нандин байж чадсан.
За Марла яагаад жүжигчин мэрэгчлийг сонгох болов? Мэрэгжил одоо ингээл дунд сургуулаа төгслөө 11 12 дугаар ангид ороод мэрэгчлээ хүүхдүүд чинь сонгож эхэлдэг шүү дээ. Одоо бол бүр 9 дугаар ангиас эхлээд нөгөө мэрэгжил төлөвлөлт явдаг болсон. Тэгээд яг хизээнээс за би нэг гоё жүжигчин болъё ч гэдэг юм уу. Чиний өрн мэрэгжил сонголт хизээ бий болсон бэ? Өөрөө яг шийдсэн үү эсвэл гэр бүл, найз нөхөд те хамгийн их нөлөөлсөн хүн байгаа юу? Байгаа. За энийг бүр ярих юм бол бага наснаас эхлээд ирчихгүй. Би багадаа 2 3 дугаар ангидаа ер нь бүрэг ичимхий гэж ярьдэн штэ. Нилийн хаалттай. Тэгэл хамаатан садантайгаач бараг нэг юм ярьдаггүй. Ангийнхантайгаа ч нэг юм ярьдаггүй. Тийм ичимхий хүүхдээсэн баггүй юу? Дугай. Тийм дугай. Тэгсэн чинь манай ангид нэг булган тамир гэдэг хүүхдүүд байсан хэрэгтэй. Тэр хүүхдийн ордны драмын дугууланд явдаг. Пүүст сургууль дээр чинь хамаг юм хөтлөөл зүгээр ангийг ингээл байлдан дагуулаад нүдэн дээр чинь бүр ингээл тэр нь айгүй гоё санагдал. Би ч гэсэн ийм болмоор юм шиг санагдал. Тэгээ хүүхдийн ордонд очиж бүртгүүлж исэн байхгүй юу? Тэр найзаасаа гоё үлгэр жишээ аваад. Тэгээ үлгэр жишээ аваад. Тэгтээ бүртгүүлсэн болохоор 6 7 дугаар ангид дунд ангид орсон мөрөдөө бүртгүүлж исэн. Тэгэл анх хүүхдийн ордонд ороод манай нэм сүрэн багшилдаг байсан. Одоо ч гэсэн багшилж байгаа. Тэгээ намайг айгүй гоё нээж өгсөн болов уу гэж боддгийн. Тэгэл тэндээс би чинь нээгдэл хүнтэй ингээд чөлөөтэй юм ярьдаг болвол тэгэл цаашлаад манай хүүхдийн ордон чинь тайзан дээр тайлан тоглолт гэж тавьдаг байхгүй юу? Тэрэн дээр анх тайзан дээр гарч эхлээл жүжиглж эхлээл те. Янз бүрийн ёгт үлгэр шүлэг уншиж эхлээл яг тэр үед би яг жигнэсээ өөрийгөө задарч эхэлсэн гэж боддог байхгүй юу? Яг өсвөр нас байна. Тэ дунд анги гэдэг байлаа. Тийм. Тэгэл юм тайзны урлаг гэдэгт анх татагдаал жүжигчин гэдэг чинь айгүй гоё мэрэгжил юм байна штэ. Ингээ би одоо тэр үед жоох хүүхдээсэн ч гэсэн хошин номер үзүүлэхэд ингээл том ихч болоод тэгэл тэгсэн эмгэн болоо. Ингээл айгүй гоё сонирхолтой санагдаал. Ер нь тэгэж явсаар хагаад сүйст ерөөсөл конкурс үгүй би ер нь конкурс өгч үзэх хэрэгтэй мэн гэж бодоод анх конкурс өгөөд тэгээд тэнцэжсэн. Тийм үү. Хүүхдийн ордонд хэдэн жил явсан юм? Хүүхдийн ордонд 5 жил явсан. 6 дугаар ангиасаа гэдэг чинь 11 тэр үед нөгөө ковид гараад тэгээ явха бэлцэхгүй. 11 дугаар завсарлаа да. Тийм. Гэтэ үнэхээр бас олон жил явсан байна. Тэгэд яг нөгөө хүүхдийн ордны тэр дугуулан чинь чиний хүсэл мөрөөдлийн марг жигүр болсон байна шүү дээ. Тэ? Тэгсэн. За сүйст ороход бас их хэцүү хүнд шалгууртай гэж ярьдаг. Чиний хувьд яаж тэнцчихв? Зарим хүмүүс ингэж яриад идэв. Бараг нэг бэлдээгүй шүү дээ. Тэгэл өөрөөрөө ороод тэнцсэн шүү дээ. Ярьдаг хүмүүс байдаг юм байлээ. Би бол амар бэлдэж байгаа л орж ирсэн. Би ч тэр үед ковидтай байсан. Бараг яэштэй бэлтгэхээс илүү сүйсээр шалгалтанд бэлдээл. Тэгээ айгуу сайн бэлдэж байгаад орсон. За хоёлаа нэг төсвөр нас дунд анги ярьсны хоёул өсвөр насны хадлаар бас ярив. Яг ичимхий бүрэг байжгаад хүүхдийн ордны дугууланд яваад гой задарсан нэгдсэн байна. Тэр яг чиний өсвөр нас байсан байна тий. Яг чиний өсвөр нас тэгвэл хэрхэн өнгөрсөн бэ? Яг одоо өөрийгөө бүр ингээд гой нээж, өөрийнхөө дуртай юмыг олж, өөрийнхөө чадварыг бас хөгжүүлж эхэлсэн үе байна шүү дээ тий. Тийм. Тэгээ хүүхдийн ордонд орсон чинь тухайн үед манай тэр ангийн хүүхдүүд бүгдээрээ юм айгу олон дугуулан секцэд явдаг юм итгэвтэй хүүхдүүд байсан. Тэгэхээр яг нөгөө хүнд яг хүрээлэн айгу нөлөөлдөг юм байлээ. Ялангуяа өсвөр насны хүүхдэд одоо би тэгж бодоод. Тэгэл хүүхдүүд ингээл янз бүрийн юмд яваад хахад би ер нь би нэг төрөлхийн дэмж жоохон шартай цант юм шиг. Хажуудгүй ингээл байж бол би ч гэсэн чадна штэ. Би ч гэсэн ингэн би ч гэсэн чадна штэ гэх нэг тэгдэг цантай. Тэрийг манаас хүүхдийн ордоо ингээд нээгээд өгсөн байгаа юм. Тэгэл би тэр тухайн үедээсээ бүжгийн дугууланд яваал, англи хэлэнд ингээл хичээлээсээ гадуур яваал, ингээл төгөлдөр хуур сонирхож эхлээл, гитар сонирхож эхлээл. Тийм, нэг л мэдгэд би 9 дугаар ангидаа айгүй нийгэм итгэвтэн болцсон байсан. Маш олон дугуулан секцэнд яваад. Тийм. Тэгэл сургууль дээр ямар нэгэн арга хэмжээ лекц семинар юу болдгийг те тэмцээн уралдаан болвол тэнд зүгээр марлаа ингээл явж идэг. Марлаагүй байхгүй болсон. Айгүй нийгэм итгэвтэй. Тэгэл манай гिच чинь надаар чи бүр үнэхээр нийгэм идэвхтэй маа тий гэдэг. Юм болгонд оролцсон гэдэг. Тий. Яг өсвөр наснда би тэгэж айгу дөрвтэй тэгэж хувссан юм шиг байна. Тийм ээ. Бодоод. Яг одоо тэр өсвөр насны тэр сэтгэл зүгээ санддаг уу? Мэдчихэв үү? Яг би тийм байж, ийм байж эсвэл
яг нөгөө шарандаа л би олон юмд те бусад хүүхдээс хоцрохгүй шүү. Яагаад эднээс дутах ёстой юм ч гэдэг юм уу. Тэр бодолтой л би тийм олон юмд явж ийжтэй ч гэдэг юм. Тийм, ер нь бол шартай тэгээ хүнтэй тухайн үед бол ингээд өрсөлдөх дуртай байсан юм уу. Гэтэ цагаахнаа гоё өөрийгөө хөгжүүлэх үүднээс тийм л байсан. Гэтэ яг сэтгэл зүгээ бол яг тодорхой бол санахгүй л. Найзын хүрээлэл хэр байсан. За найзууд хүүхдүүд ч одоо өсвөр наснд өөр хүүхдүүдтэй нийлж байгаа л дахиад өөр найзуудтай болоод тий одоо чиний хувьд бол дуулангийн найзууд, ангийн сургуулийн гээл олон төрлийн найзууд байгаа штэ. Ичимхий байжгаад айгүй олон зүйлд оролцдог нийгмийн идэвхтэй марлаа болсон. Тэгсэн чинь найзын хүрээлэл өөрчлөгдсөн үү? Магадгүй нөгөө найзлий гэдэг хүүхдүүд олон болох ч юм уу? Тий, ер нь айгүй олон найзтай болсон байсан. Би сайн дурын байгууллагад ажилладаг байсан. Тэндээ бас найзуудтай болсон байсан. Тэгэл англи дээрээ ингээ бас найзуудтай болсон. Айгүй олон юм фракцд ингээ харьяалагддаг. Тийм болсон байсан ш нэг мэдхэд. Хүн ер нь өөр ингээ нээлттэй байвал хүүхдүүд ч гэсэн нээлттэй байдаг. Тэгэл гоё. Нэгнийхээ юун туртайг нь мэдлцээл гоё найзлаад явцдаг байсан. За марлаад жүжиглэхээс өөр авьяас байна уу? Сая бол маш олон төрлийн юмд явж исэн гэж байна. Гэхдээ тэр бол нөгөө дуулан секс тэгэл тухайн үедээ ингэ болоод өнгөрцөн тий. Одоо бол мэрэгжлийнхаа сургуульд сураад мэрэгжлийн ажил хийж байгаа. Өөр одоо дуулан секс чадвар байгаа юу? Бидний мэдэхгүй гэж ярих уу? Сонирхол гэвэл би одоо яг өсвөр наснд би гинт тийм олон юм сонирхоод эхэлсэн байна шүү дээ. Тэр маань ингээ намайг улам юм сониуч болгоцсон одоо. Юм руу ингээд туршиж үзэх. Тийм. Юм руу ингээд туршиж үзэх айгүй сонирхолтой болсон. Одоо ч гэсэн тэр зам маань яг хിവэрэ. Гоё. Одоо бол би балетын дугууланд явж байгаа. Тэгээ оюутан байхдаа ч гэсэн манайд бүжгийн хичээл, тайзны хөдөлгөөний хичээл, тайзны ярианы хичээл, жүжиглэх ур чадвар гэдэг ерөнхий дөрвөн суурь уран чадвар хичээл ордог. Тэгээ бүгдэнд нь маш сонирхолтой байсан. Тэгээд би чи айгүй эмгтээлэг юм шиг мөртлөө бас биш. Дотор нь эргэжүүлэх зан чанар оршоод. Харин тийм зодоонуудын тамир дуртай. Тайзны төрөг. Тийм тэгээд тэр тал руугаа ингээд дуртай байжгаад нөгөө туйлзуур сэлэмгээ байдаг штэ. Манай нөгөө хичээлийн програм тус байдаг. Тэгээд тэрнгээрээ гоё онцлог зүйл гэх юм бол 2025 он төгсөх жилдээ хаврна. Оросын албаны улсын Москва хотод байдаг ГИТИС гээд урлагийн сургуулийн олон улсын Сребрная Ишбаг гэдэг тэмцээнд шилдэг тулан авсан бүгдээрээ багаараа. Вау, баяр хүргэе. За сургуультай хичээлдэг гэсэн үг юм уу те? Тэгээ сургуультай дотроо. Тэгээд Монгол улсаас ингээд төлөөлөөд тэмцээн уралдаанд явдаг тийм баг байгаа гэж ойлгож байна тийм үү? Тийм, манай сургууль доторх тийм хүслээрээ л нийлсэн баг гэсэн. Тэгээд цааш хичээлэх юм уу? Одоо л төгссөн байгаа шүү дээ. Гэхдээ тэр туйлзуур чадаараа хичээлэх юм. Хичээлнэ. Одоо ер нь өөрийнхөө ингээд сониучрахад ингээд явахаар бүх уран чадваруудыг ингээд тултал нь ингээд сайжруулж жоохон амжаагүй байгаа гэж өөрийгөө дүгнж байгаа. Гэхдээ энэ чадваруудаа бүгдийн тултал нь ингээд насан туршдаа хөгжүүлээд явна гэсэн зорилготой байгаа. Ямар гоё бодлоо. Зорилго нь. Ингэдэг штэ яг чиний сайн ярьсантай холбоотойгоор нөгөө ингээ хүн нөгөө өөрийгөө олдог штэ тий. Би чи ийм чадах юм байна. За энэ дуртай юм байна. Эннээс болвол би гоё жаргал мэдрэх юм байна гэдэг ч юм уу тий. Яг тэр зүйлүүдээ олоод гоё өөрийгөө олцсон байгаа гэж боддог уу? Одоо хүртэл ингээд олон юм зүйлд савчаад байгаа болохоор бас яг олоогүй юм болов уу гэж бодож байгаа. Олохгүй л эрэл хайгуул. Тий, эрэл хайгуул хийгээл явж байгаа. Гэхдээ жүжигчний мэрэгжил бол чиний бүр няцашгүй гоё хүсэл тэмүүлэг мөн үү? Мөн. За нэгэн жүжигчний тухай ярьсны хойлоо нөгөө жүжигчин хүн чинь бас нэг гоё ирээдүйн юм дүр байдаг штэ тий. За ийм л нэг дүр бүтээхийг хүсдэг. За ийм тэр жүжигчин шиг эсвэл бол нэг тийм хүн болно доо гэдэг ч юм уу тий. Тийм төсөөлөл байна. Тэ бүтээхийг хүсдэг дүр. Black Swan гэх кино идэв штэ. За яг тийм би өөрөө нэг оюутан байхдаа тэргээд ажилд айгуу дуртай байсан аахгүй юу? Тийм хүнд. Тэгэл манай багш бүр сүлдээ тэгдэг. Отрюк сонгох болсон чинь улаан тэрэгэл сар гэдэг ажил. Биш тамийн дурлал гээд
Амар Юу ч яваа тий. Харин тамийн дурлал гэдэг айгүй гоё юм хөнгөн ажиллаад сонгоцсон байхгүй манай ангийнхаа хөгжилтэй хошоо ажиллаад сонгоцсон тэгс тэр донд тамийн дурлал гэж ороод ирсэн багш. Энийг хэн сонгосон юм? Марлаа юу гэд тэгсэн бүр дандаа тийм тэргээд хүнд тийм ажлууд дээр ажиллах би өөрөө айгүй сонирхолтой байсан ягаад ч юм. Тэгээ одоо хүртэл тэр хүсэл минь хിവэрээ тэгээд Black Swan гэх кино Натали Портманы тоглосон. Нина гэдэг дүр байдаг штэ. Тэг яг тэрэн шиг тийм сэтгэл зүйн хувьд айгүй тийм ажиллагаа ихтэй. Тийм дүрд гэтээ мундаг болж байгаа ажиллахыг хүсдэг. Өөрийнхөө жүжигчнийхээ уран чадварыг улам хөгжүүлээд ингээд хүссэн хэмжээндээ сайжирсныхаа ардаас. За одоо анхны уран бүтээл саяны кино л тий аав охин өөр одоо сургуультай байхдаа ч юм уу тийм тайзны за өөр хийжээс уран бүтээлүүд байна оролцож исэн. Бага соёл урлагийн сургуульд орохоос өмнө 16 настайдаа X2 production-ы өвлийн нэмсгэл гээд би юмээ болохгүйгээд тэрэнд бас гол дүрд нь ажиллаж исэн. Гэтэ нөгөө 16 настай байх та. Тэгэхээр ч юм уу 10 жил байсан. Дунд сургуультай байсан юм тий. 10 дугаар ангид байсан. Яаж сонгогдсон? Бас пробор сонгогдсон. Хүүхдийн ордон дээр хурж ирээл за ийм охин хэрэгтэй байна гэж бүгднийг шалгаж аваад шууд камер тавьж байгаа л сценээс нь явуулж үзээл тэгээ сонгочихсон. За өсвөр насныхаа ингэдэг штэ. Айгүй хүнийг даган дуурайдаг нөгөө үлгэр жишээ авдаг. За энэ жүжигч нь бол энэ гоё за тэр дуучны тэр нь гоё ч гэдэг юм уу нөгөө олон нийтийн сүлжээгээр бас айгүй үлгэр жишээ авдаг. Тэгэхээр чиний хувьд яг өсвөр наснда хинээс үлгэр жишээ авдаг байсан бэ? Одоо тэнгуут өөрчлөгдсөн байгаа шүү дээ. Ер нь үлгэр жишээ авдаг, дагдаг ч юм уу хүмүүс нь бол минийх бол тийм олны танил хүн гэхээс илүү ээжээсээ баха гэж бодож байна. Яг тухайн үед тийм шохоорхдаг те ямар гоё ихч вэ, ямар гоё ах вэ гэдэг хүн байсан л. Гэтэ одоо яг дурсамжинд үлдсэн гэвэл яг ээж баха. Манай ээж өөр айгүй зоригтой. Надаас жоох эсрэг хүн байсан байгаа дээ шүү дээ. Эсрэг таснаас. Тэгэхээр үнэхээр зоригтой. Тэгэл би яагаад ээж хэм зоригтой байж чадахгүй байгаа юм бол гэж бас хайгүйх боддог байсан. Тэгээ тэрнгээрс өөрийгөө бас ингээд нэг талаараа ингээд хүч оруулдаг байсан гэх юм уу. Зоригжуулдаг байсан. Баха. Ээжигээ хараад ээжээгаа нөгөө гаргаж байгаа үйлдэл үг тий. Тэгвэл ээж бол үлгэр жишээ хүн байна марлаад. Тэгвэл ээжтэй хэр ойр вэ? Охтууд ч одоо ихчлэн гэхдээ аавтайгаа ойр байгаад идэг штэ. Ээжтэйгээ ойр, ээж аавынхоо алинтай ойр. Охтууд тэр нь аавтайгаа ойр байгаад идэг. Би аюусаа ээжтэйгээ ойр штэ. Аавтайгаа ойр нь өсвөр наснда жоох юм одоо айх хэрэг биш. Ааваас юу гэж айх вэ? Ер нь нэг жоохон асуудлаа ярьж чаддгүй, нуус хийдэг. Ээждэг болохоор зөв хаагүй ингээ ярьцдаг тийм биз. Одоо ямар харилцаатай? Одоо ч гэсэн ялгаагүй дээ. Ер нь яриа л. Гэтэ хамаагүй боллоо ер тутмалсан. Аавтайгаа ингээ сайн ярилцах хэрэгтэй байна гэдгийг ойлгож ирсэн. Одоо аав ээж хоёулаа л намайг үгүйс ойлгоно шүү дээ, тий. Тэгэхээр юугаач нуухгүй аль болох ойлголцох нэгнийгаа мэдрэх гэх юм цаашаа дэмжих тий. Дэмжих тэхийн тулд сайн ойлголцож ярилцах хэрэгтэй. Нэгнийхээ мэдрэмжийг сайн нэгэндээ ойлгуулах хэрэгтэй. За марлагийн хувьд дөнгөж гоё гараа нэхэлж байгаа. Тэгээ залуу жүжигчин. Тэгэхээр бас кино уран бүтээлүүд хийгдээд ирэхээр өсвөр насны хүүхдүүд чамаас гоё үлгэр жишээ авдаг, чамааг дагадаг болно. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдтэй гоё юу үзүүлэхийг зорж байна? Ер нь өсвөр насны хүүхдүүдэд ер нь нийгэмд те оролцож байгаа уран бүтээлээрээ жүжигч хүн мэдээж нөлөөлөх бах. Тэгвэл тэр зохиолоос хамаарат зохиол дээр гарч байгаа дүр болгон ямар нэгэн утга санааг үзэгчдэд ойлгуулах мессеж хүүрэхтэй байдаг. Тэгээд тэр сайн мессеж ч байна уу те ингэх ёстой шүү. Эсвэл ингэж болохгүй шүү гэдэг альва ямар нэгэн мессеж дүрээр дамжуулж үзэгчдэд хүрдэг. Тэгээд тэр дүр дээрээ маш сайн ажиллаж ер нь хүргэнэ л гэж бодож байна. Гол нь л нөгөө уран бүтээлдээ л маш сайн идэвхтэй байх тийм хамаг байдгаа л одоо та хэд чинь шавж байгаа дүр дээр ажиллахыг хүсэж байна. За тэгвэл одоо олны бас нэг гоё дагагч бас охин гарч иж байгаа ах дагах. Яа тэгэхээр
яг өсвөр насных бол маш их нөгөө сошиалоос мэдээлэл авдаг тий маш олон хүнийг даагдаг тэднэрээс үлгэр дуурайл авдаг нас байгаа. Тэгэхээр би бас марлаг өсвөр насны хүүхдүүдийн бас даган дуурайдаг бас жүжигчин болох байх гэж бодоод байна. Хичээнэ. За бага ангита дууга байжгаад ингээд гой өөрийгөө задлж чадсан. За хэрвээ хүүхдийн орны дугууланд бүртгүүлээгүй яваагүй байсан бол марлаа ингээд задраад жүжигчин болох уу? Болох байсан бол. Үгүй л ахтаа гэхгүй. Үгүй хаа. Би л хүүхдийн ордонд анх явж эхэлсэндээ үнэхээр их баярлдаг. Яаж яваад нэрээ тэр Булган Тамир гэдэг хүүхэдтэй манай анги байж таараад надад нөлөөлөөд намайг яваач нэ за чи одоо яв гэж ерөөсөө хэлээгүй штэ. Би өөрөө л тэр хүүхдийг хараад явмаар санагдал явсан. Ёстой л яг болох ёстой юм болдгоор л болсон баг та. Тэгээ байсан бол одоо шал өөр мэрэгчлээ тий. Тий. Манай гэрийн эмч бол гэж айгүйх тэгдэг байсан. Ер нь тухайн үед манай үеийнхнийг аав ээжийнх нь яриг сонсоод тахаар дандаа эмч бол гэдэг байсан. Ер нь тэгтээ бас аав ээж нар тэгдэг. За гэрт нэг эмч байх хэрэгтэй. За нэг багш байх хэрэгтэй. Цагдаа байх хэрэгтэй. Тэгэхээр одоо чи эмч бол чи багш бол гэдэг шиг тий. Дүүтэй юм арлаа. Дүүгөө би айлын баг. Дээр ихчтэй. За ихч нартай байх ямар вэ? Ихч нартай байх баг байхад айгүй гоё юмсэн шүү дээ. Ингээл хоёулаа гоё намайг халамжлал, хоёр ихчийн хайрын дунд өсөөл. Тэгэл жоохон томрол ирсэн чинь зүгээр хүүхдийг хардаг би нэг асрагчч болж байгаа юм. Гэрийн цэвэрлдэг. Гэтэ бас намайг ч гэрээ цэвэрлэл гэдгүү л дээ. Гэтэ ер нь ингээл би баг байхдаа өсвөр насндаа нэр айгүй их дүүнэрээ хардаг байсан. Манай том ихч эхэлж хоёр хүүхд гаргаал. Тэгэл араас нь дундагч гаргаал. Тэгэл том ихч тэгэж хоёр хүүхд гаргаал. Өөртөө нэрээ баг оюутан байхдаа ч хүүхд харсан. Баг 2 дугаар курс хүртлээр би ер нь битүү асрагч ээж хийсэн шүү дээ. Гомдлоо байна. Тийм. Одоо тэгээд дүүнэр нь бол том болсон үст. Тийм одоо том болсон. Тэгээд чамаа харж ирсэн гэж баруун мартсан байгаа. Сандгүй шүү дээ. Айгүй муухай. Чи энийгээ санаж гин үү? Би чамаа ингэ жоохон байх чинь ингэ хардаг байсан шүү дээ. Тэгэхээр ерөөсөө санахгүй. Дуулж бүжгэлдэг, шүлэг уншдаг тий. Авьяас бэ нү? Тийм шүү дээ. Манай хичээлийн програмд угаасаа шүлэг явах төлгөр унших зэрэг нь байдаг, бүжиглэх ч гэсэн байдаг. Үгүй тэгээд ингэж байддаг. Одоо жүжигчин соёл урлагийн сургуульд авьяасгүй хүн байхгүй юм шиг санагддаг байхгүй юу? Тий. Бүгд л дуулж чаддаг. Бүгд л шүлэг уншдаг гэдэг ч юм уу тий. Тэгэхээр дуулж чаддгүй хүн тэнцэнэ гэж байх уу? Одоо нэг манай нэг дүү тэгж байгаа байхгүй. За би Суйст ормоор юм тий. Ингээл жүжиглэх бүр амар дуртай хүсэл зоригтой. Гэхдээ би ерөөсөө дуулж чаддаггүй. Одоо нөгөө бидний ярьдаг солгоо олоотой гэж ярьдаг шүү дээ. Солгоо олоотой. Гэхдээ би үнэхээр бүр чин хүсэл мөрөөдөл бол жүжигчин болох. Энд бол би Суйст одоо яах вэ хүү гэдэл бас одоо төгсөх гээд байгаа байхгүй юу. Гэхдээ би ингээд шууд урмыг хугалж чадахгүй шүү дээ тий. Дуулдаг хүн дуулдаггүй байж чи орохгүй ч гэдэг юм уу тий. Уу одоо тэгэл засдаг байх хоолойгийн тий засах дасгал хийдэг байх ч гэдэг юм уу ингээд ярьдаг. Би бол ингэж боддөө шүү дээ. Нэрээ 99% хөдөлмөр 1% авьяас гэж үг байдаг шүү дээ. Тэр надад бол Суйс сурж явах 4 жилд үнэхээр үний юм шиг санагдсан. Яг дуулах тал дээр бол би ч гэсэн анх Суйс сурахтаа дуулж чаддгүй байсан байхгүй юу? Өнгөөч олж чаддгүй. Тэглэж солгоо хоолойтой хүн гэхээсээ илүү сонсголоо хөгжүүлээгүй хүн л гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр би бол манай дуулаачин багш ч гэсэн хэлдэг байсан. Яна багшийн дуулж чадахгүй байна гэдэг. Гүй чи ингээд 50 анхаар над. Сонсголгүй хүн л гэж байдгийг. Одоо сонсголыг бол хөгжим тоглоо сайжруулж болно шүү дээ тий. Тэгээ ерөнхийдөө бол альва скил уран чадвар чинь ингээд хичээгээл давтаал явах тусам өөрөө хүсээд байгаа юм чинь давтаал явах тусам угаасаа сайжирна. Тэгэхээр бол дуулж чаддгүй гэсэн шалтгаанаас болж бол Суйст орохоос айгаад ах хэрэг байхгүй. Угаасаа сайжирна гэж бол хэлмээр. Тэгвэл багш нар нь гоё заагаал өгөх нь тий. Тий. Бүр ингээд төрөлхийн солгоо болоод өнгөж байхгүй нэ шүү дээ. Тэгвэл тэдэж дуулж чаддгүй хүн гэж байхгүй нэ. Тий. Би ч гэсэн яг тэгж боддог. Манай нэг найз байна бас. Үнэхээр дуулж чаддгүй мөртлөө дуулах аягүй дуртай байсан. Тэгэл хам Суйс бэлж яхад ингээл баян дуулаад хажууд ингээ гогноо л гэж байсан. Одоо тэгсэн яасан ингээд надаас бүр аягүй сайн дуулдаг болсон. Одоо би бүр ингээ хаяа сонсоод гайхаж байгаа юм чинь нэр үнэхээр л бэлдээл авил сайжирд юм байна да. За Монголоос гоё үлгэр жишээ авдаг жүжигчин байна уу? За нэг
энэ хүний л тэ жүжиглэлт бүр үнэхээр гоё шүү гэдэг. Нэг номерт бол Эрдэнэ ах маань шүү дээ. Тэр хүнийг бол үнэхээр биширдэг би. Эмэгтэй жүжигчдээс гэвэл инэрлэгч шар гэгээ тоглодог. Тий, инэрлэгчийг би бас үзэл ямар гоё юм бэ? Яг л энэ хичээл жүжигчин болно доо гэж бас боддог. Гэтэ ер нь мэдээж зөндөө жүжигчин байна уу? Ер нь бүгдээрээ л маш олон жүжигчид энэ дурдаад байвал дуусахгүй. Тэг шууд санаанд орж ирсэн эдгээр хүмүүс байлаа. Тэгэхээр яг нөгөө өөрийнхөө өвлгөр жишээ авдаг хүнтэй хамт нэг кинон тоглоно гэдэг бол тий үнэхээр баярлалаа шүү дээ. Үнэхээр талархав шүү дээ. Киноны гоё юу яри л та гоё зураг авалт хэсгээс айлын яри. Одоо бүр шантарж исэн зураг авалт байна уу? Гэтэ гайгүй. Манай найруулагч продюсер Бог яах бүгдээрээ намайг ингэ тусалж дэмжиж исэн. Тэгээ миний анхны уран бүтээл гэдэг үүднээс намайг ингэ байнга загнаад ч юм уу те ингээд дарамтлаад ч юм уу. Тийм бүр огт байгаагүй ойлгох нааг ингээ ивээр бүх юмыг тайлбарлаад эн чинь ингэдэг байхгүй тэр чинь тэгдэг байхгүй юу гэл би анх ингээд хэдий соёл урлагийн сургуулийн жүжигчин мэргэжлэр төгссөн ч гэсэн практик дээр бол анхных. Тэгэл камер дээр анх удаа гарч үзэж байгаа камера мэдрэхгүй тохиолдол анх зөндөө гардаг байсан. Гэрлээч мэдрэхгүй ингээ гэрлээсээ гараа явчих ч юм уу те. Маш олон тийм асуудал гарч исэн. Тэр бол манай нөгөө кино группт ихэнх нь одоо жинзээ үеийнхэн залуучууд тахгүй юу? Гоё. Бүгдээрээ ихэнх нь залуучууд. Тэгэл нэгнийгээ маш соёл. Гэтэ бол би хамгийн отхон нь байсан групп байсан. Тэгэл манай кино групп бүр нэг ч асуудал гараагүй шүү дээ. Бүх юм гоё ингээ бүтээ. Тийм дардан жигд. Тэгэл тэр дотор нь ажиллаж исэн манай залуучууд тий манай ах нар бүгдээрээ аягүй сайн ажилласан болохоор л ямар ч тийм асуудал гараагүй бах гэж бодож байгаа. За бүр нэг гоё хөвчлөлтөө зураг авалт урсамж байна уу? Хөвчлөлтөө ингээл бөөндөө инээлтэл тий. Гэхдээ Бог яахыг л ингээ зураг авалтын дондор гингүүт бүгдээр аахахаа гэж инээчдэг байсан шүү дээ. Бог яах бол нилээн хөвчлөлтөө юмнууд ярьдаг байсан. Болсон үйл явдал гэвэл одоо би нөгөө нэг миний анхны гол дүр штэ. Тэгээд тэнд чинь тархин амраах мөч юу н баг гардггүй байсан байхгүй. Байнга л тийм байнга ингээ хувцас сольж явахдаа хүртэл ингээ юмаа бодож идэг, текстээ бодож идэг. Тэгэл намайг ингээл текстээ суулгахыг хүлээн гэж байхгүй штэ тий. Тэгэхээр би ингээл ингээ сетапа зассан найруулагч авъя гэхэд би бэлэн байж ах хэвээр. Тийм учраас ингээд яг ингээ чөлөөт цагаа өнгөрүүлэхээс илүү ингээ миний тархи юу нь бол ингээл дандаа л завгүй. Ингээл одоо энэ хэсэг дээр чи яаж байгаа вэ? Өмнө нь юу болж байгаа вэ? Одоо яах вэ? Гээл нөгөө өмнөх бичсэн байсан юмнуудаа бүгдийг санаал яг юм миний хувьд бол нэлээд завгүй өнгөрсөн. Яг нөгөө анхны уран бүтээл тэгээд гол дүр гэдэг бол тий бас чамгүй бас хариуцлага оногдож байна гэсэн үг байна. Марлагийн үс маш гоё юм. Хойлоо гоо сайхан. Тэгээ гадна имижийн талаар яриа. За өсвөр насны хүүхдүүд ингэ тийм байна. Бага ангид болвол нөгөө ээж аавынхаа л тий өсөө хувцас нэрийг өмсвөл нэг тийм учиргүй гадна төрхөндөө юм уу нүр амаа будахтаа анхаардаггүй штэ. Тэгэл дунд ангид ороод ахлах ангид ороод яалтчгүй тий гадна төрөх арьс гэл үс гэл анхаарад эхэлдэг. Тий марлагийн хувьд хэдэн наснаас эхлээд ер нь гоо сайхан үс болон имижиндээ анхаарч эхэлсэн бэ? Би ахлах ангидаа ороод нүрээ будаж эхэлсэн. Тэгэл оюутан болоод анх бол тэгж эхэлсэн. Гэхдээ 10 дугаар ангийн хүүхд нэг сүртэй нүрээ буддаггүй байлаа ш тэр үед. Хөнхөн. Тий хөнхөн крем тавиал тэгэл хөмсгөө тодруулаад уруулаад тэгээ явдаг байсан. Тэгээд оюутан болоод бүр илүү харчилж эхэлсэн. Манай нөгөө сүйс чинь бид нэр ингээ байнга юм тасгал хөдөлгөөн байнга хийж идэг. Тэгээд тэнгууд байнга хөлрөн. Тэнгууд ингээ арсны асуудалд ингээ дагаад ороод ирчих жоох. Тийм. Хөлсөн дээр ч арьс бохирдоол тий. Тий. Одоо ингээл би бол 10 жил тахтаа сүйсийн ах ихчнэр гээл тэгэхээр айгүй гоё тогос шиг гоё ах ихчнэр гээл төсөөлдөг байсан байхгүй юу? Өргөлж гоёороо. Тий. Ингээл айгүй гоё нүүр амаа айгүй гоё будцсан гоё дандаа юм загварын тайзан дээр багч байгаа юм шиг хувцхан дэртэй тий. Тэр төсөөлдөг байсан чи яг ингээд өөртөө орсон чи тэнд чи зүгээр нүрээж бодохгүй өөр ингээд шамирцсан хүмүүс ингээ явж идэг гэсэн шүү. Тэгэл анх орол ингэдэг байсан юм уу гэл. Тэр ихтэй аргагүй байл л дээ. Байнга юм тасгал хөдөлгөөн бэлтгэлтэй байхаар нүрээ будаж болохгүй будах юм бол улам ингээ нүүрэн дээр эмзэгшээд батга гараад тэгдэг юм л. Тэгээд арьсандаа илүү арьсаа маш их арчилж эхэлдэг болсон. Арьсаа яаж арчилж чинь? За одоо өсвөр насныхны одоо нөгөө
гол асуудал чинь батга байж штэ. Яалтчгүй ингээл насны онцлог гэл минийх дээр ч гэсэн ингээл гардаг байсан. Дур мэдээл нөгөө шахдаг. Эсвэл зүгээр нэг эмийн санд юм уу гоо сайхны дэлгүүрт орсон. Ихчээ энэ батгын хатаадаг юу вэ гэл шууд нөгөө худалдагчаас нь зөвлөгөө аваад тэрийгэ түрхэл хэрэгжилчдэг байсан байхгүй. Би бол яг одоо хөөр болсон бахал та. Магадгүй шууд нөгөө гоо сайхны эмчэд очиж зөвлөгөө авдаг тий. Арьсаа оншлуулад ямар бүтээгдэхүүн тохирохоо хэрэгэлдэг баг. Чиний хувьд батаа батга гардаг байсан. Одоо марлагаар аягүй гоё харагдаж байгаа байхгүй юу? Батга гардаг байсан уу? Гардаг байсан бол яаж эмчилдэг байсан бэ? Бас манай өсвөр насныхаа үзээд. Би өсвөр наснда нэг тэгж батга гардаггүй байсан. Гэхдээ одоо ингээд өсвөр насны хүмүүс дээр аягүй батга гараад би тэг нэг судалж байсан байхгүй юу? Би өөрөө нөгөө бас оюутан байхдаа зуныхаа амралтаар нөгөө гоо сайхны эмнэлэгт ажилладаг байсан. Тэгээ нэг жоохон мэдлэгтэй болсон. Тэгсэн чинь өсвөр насны хүмүүс ингээ хөнгөн зөөлхөн бүтцтэй тийм арьсыг ингээ тайвшруулж хүрнөдлөө үзүүлдэг хөнгөн бүтцтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй шууд ингээ тийм хүчтэй нарийнгатай тий одоо ингээ 30 нэмэх ч юм уу тий 25 нэмэх насны хүмүүсийн хэрэглэдэг юмнуудыг шууд ингээл сошиалар сайн ингээл тэнгүүд өөртөө ингээ таарахаас илүүтэйгээр шууд маркетингд ингээ болоод хэрэглэжтэй юм болов тэнгүүд арьс ингээ улам эмзэгчсэн арьсан дээр батга айгу хурдан ингээд тарж гараад байгаа юм шиг санагдсан. Гой сайхны эмнэлэгт ажилласан бас их гоё дэмтэй байжээ тий. Тэгэхээр ерөөсөө юм хөнгөн бүтэцтэй бүтээгдэхүүнүүдийг л өсвөр насны хүмүүс төлхөө авч хэрэглэх ёстой мэл. Манай подкастыг бас Биомон брендийн ийм анти-акне гэдэг батхны эсрэг ийм багц ивенттэй. Яг саяхан шинээр гарсан ийм гоё бүтээгдэхүүн байгаа. За энэ болохоор гоё гүн цэвэрлэгч хөөс. За энэ болохоор ийм тонер батга эмчилгээний эсрэг ийм тонер. За тэгээ энэ болохоор батга хатаадаг ийм гээлтэй. Тэгээ дараа нь чигшүүлдэг ийм гоё тоостой. Яг нөгөө өсвөр насныханд зориулсан 13 нэмэх. Тэгэхээр бас хүүхдүүд ямар бүтээгдэхүүн хэрэглэхээ мэдэхгүй байгаа бол бас Биомон брендийн ийм батхны эсрэг багцыг бас сонгосоо гэж яс зөвлөмөр байгаа юм. Яг тэгэхээр яг л нөгөө насанд нь тохирсон, яг арьсанд нь зориулсан тэр орц бүтээгдэхүүнтэй. Тэгээд дахиж нөгөө батга гарах орчныг нь байхгүй болгодог бүтээгдэхүүн юм байлээ. Тэгээ хамгийн гоё нь бүр нөгөө 100% Монгол тайлбартай. Йоо нэр хэрэгтэй шүү тий. Тэгээд яг Монголдоо үйлдвэрлэсэн болохоор ямар ч аюулгүй бас хэрэглэх боломжтой. Хэрэглэх заавар нь хүртэл маш ойлгомжтой болохоор гэж бодоод бас өсвөр насныхандаа зөвлөөл байгаа. Ямар гоё юм бэ? Яг ингээд зориулсан бүтээгдэхүүн гараад манай үед хүчтэй ярга юм. Миний намайг тэгтээ өсвөр наснд байхад байсан л ах та тий. Ийм яг өсвөр насны тэгтээ би яг юм мэдээлэл байсан. Тэг айхтар арьсаа арчилдаг байсан шүү дээ. Тэгтээ арчилж явах хэрэгтэй. Одоо чинь агаар ямар аа нэлээ тий. Утас мутас хүртэл ингээ хүний арьсанд айгүй их нөлөөлдөг. Тэгээ одоо өсвөр насныхаа маань айгүй юм зузаан бодолд хийдэг болсон. Намайг анзаараад хахад тэгэхээр улам сайн арьсаа арчлах хэрэгтэй байх гэж бодож байна. Гэхдээ тохирсон бүтээгдэхүүн нэр тий. За марлаа үсээ ер нь ургуулах дуртай юу? Одоо жишээ нь киноны санал өөр нэг киноны санал ирээд тий халзан болгох шаардлагатай тийм дүр санал болгоол үсээ усуулж чадах уу? Цохол уншид надад үнэхээр таалагдаад тэгэх юм бол би чадна. Надад бол ямар ч no problem. Ерөөс золиос гаргахад бол асуудалгүй. Том золиос гаргаад үтцсэн гэж. Дүрийн төлөө гэвэл бол ямар ч золиос гаргаж чадна гэж боддоо шүү дээ. Одоо хизээ сургуультай явах вэ? Буцаад тэр тодорхойгүйгээр хойшлогдсон байгаа. Гэхдээ ер нь боловсрал хэрэгтэй тий. Залуу байгаа дээрээ ер нь заавал сурж явах хэрэгтэй мэнэ л гэж амьдрал зохиогоогүй тийм яг одоо энэ үе дээр айл болох өөрийгөө сайн хөгжүүлээл мэдээ өнөөс л хөөх хэрэгтэй гэж боддог. Амьдрал зохиох гэснээс найзлуутай юу? Үгүй байхгүй юу? Үерхлийн талаар ер нь үерхчихсэн үү? Үерхчихсэн. Хизээ болчихоо. Тэгээ сүнс төгсөөл ер нь үерхээ болсон доо. Одоо ер нь өөр дээрээ анхаарах хэрэгтэй байна гэж бодсон гэх юм уу? Ямар айр юм бэ? Шууд за өөр дээр анхаарах байлаа байлээ. Үгүй шууд тэгээгүй л дээ. Үгүй ерөнхийдөө би ч одоо нэгдүгээрт ингээд явах гэжсэн тий. Тэгээд дахиад сурахаар Солонгос сурахаа явж исэн. Тэгээд ингээд
илүү дутуу зүйлд анхаарлаа хандуулахаас илүүтэйг өөр дээрээ өөрийнхөө хөгжил дээр эрдэм мэдлэг боловсрал дээрээ анхаарах хэрэгтэй байна гэж бодсон. Ер нь төлөвлөлт байгаа юу? Гэр бүл төлөвлөлт. За одоо нэг тэдэн нас хүртлээ ингээл шаргуу уран бүтээлтэй мэрэгчлэрээ гоё ажиллаад за дараа нь би ингээд гэр бүл өөр хүүхэд гарганаа гэх юм уу. Манай үеийнхэн гэхдээ ихэнх нь дийлэх нь 31 32 гараад хүнтэй суна гэсэн төлөвлөгөөтэй төгөлцсөн мэл. Яагаад? Тэр яг одоо яг ингээ манай үеийнхэн өөрсдөө ингээ карьераа хөгжүүлэх гээд байгаа юм болов уу? Би бол миний хувьд бол карьераа илүү хөгжүүлэх гээд гэр бүл төлөвлөлтөд гэж 30 давуулж би бол төлөвлөж байгаа. Гэтэ бас мэдэхгүй шүү дээ амьдралыг таашгүй. Манай бусад үеийнхэн маань болохоор яагаад гэж бодож байгаа юм бол мэдэхгүй. Гэтэ ер нь яриагийн сонсоод байхад ихэнх нь л тэгж ярьчлаа. Тэгвэл манай аав ээж үеийнх айгу гайхаад байгаа байхгүй. Тэр ямар орой ингээд тий. Тэр үед чи өөртөө айгу ийш тэр түнтэй суучдаг болсон. Гэтэ яг манай ээж намайг нэг шахаж шаардаад байдаг болохоор миний хүслийг сонсдог болохоор би бол тэгж төлөвлөж байгаа. За ээжтэйгээ марлаа минь маш ойр тий. Ээж одоо эмэгтэй хүүхдэд тэгээ хүүхэдтэй за багангт нь өсвөр наснд нь ер нь яаж харьцуулж хамт гоё байх вэ? Байсан бэ? Одоо зарим хүүхдүүд бол нөгөө ээж автайгаа ойлголцохгүй, гэр бүлтэйгээ ойлголцохгүй зөндөл асуудлууд байна. Ялангуяа сүүлийн үеийн одоо энэ өсвөр насныханд ээж автайгаа ярилцгаа болцсон гэдэг ч юм уу эсвэл найзуудтайгаа л илүү дотн байдаг. Ээж аавд хэлээд автыг ойлгохгүй юм чинь гэдэг ч юм уу. Тэгээ улам нөгөө хөндөрөө л идэг. Гэтэл тэгэл дээд сургууль болоод ингээл дахиад тустай амьдраад эхэлчихнэ. Яг өсвөр насны хүүхэд ер нь эмэгтэй хүүхэд гоё ээж нь ч юм уу гэр бүл нь ер нь ямар байвал гоё. Манай ээж бол айгүй надтай нээлттэй байсан шүү дээ. Яг тэрэн шиг тэгээ нэгнийгаа маш сайн сонсч ойлгохын тулд сонсдог байх хэрэгтэй юм болов. Өөрийнхөө үзэл бодлыг тулгаад байхгүй тий. Манай ээж бол намайг тийм юм хиймээрээ нэгмээрээ ингэ яах гээд байгаа юм чи? Тийм юмар яах гээд байгаа жүжигчээ юу жүжигчин чи бойлчи зүгээр имчээрээ яв гэл тийм хандлага надад огт гаргадгүй байсан. Тэгэхээр бас ээж маань намайг сонсдог байсан байгаа байхгүй тий. Тэгээ чиний нөгөө нэг чамайг бас чадна гэж итгэсэн байна. Тий итгэдэг. Тэр нь манай аав ч гэсэн надад амар айгүй их итгэдэг. Надад ингэж хэлжсэн байхгүй. Миний охин намайг дандаа яг өөрийнхөө сайжруулсан хувилбар гэж байна. Тэгэл тэнгүүтээ миний охин яг ингээд аав шигэ яг ингээл буруу зам руу ингээл буруу шийдвэр гарах нь гэхээр л ингээд зөв зам руугаа орчдөг. Жохон их нөхөр ингээд зөв зам руугаа орчдөг гэд хэлжсэн. Намайг тэгэж бодож гинэ гэдэг чинь надад итгэдэг байгаа байхгүй юу тий. Тийм байна. Тэгэхээр бас нөгөө гэр бүл нь итгэн гэдэг чинь хүүхд өөртөө айгүй итгэлтэй болоод би энэгээр явбал болох юм байна. Эний ээж артал дэмжиж байгаа юм чинь гэдэг тий бодлоос суух бах. Магадгүй нөгөө чи жүжигчин болно гэсэн чигүй чи чадахгүй марлаа чи эмчил бол жүжигчнэр хоолоо олж идэж чадахгүй штий гэдэг ч юм уу тий. Тэгэл ингээ мохоогоодсан бол бас нэг сэтгэл дутуу жүжигчин болох юм болов. Ар гэр дэмжихгүй байна гэл. Ар гэр дэмжихгүй бол бас зориглоход хэцүү баха тий. Тэгэхээр өсвөр насныханд бас зариулж хэлэхэд ээж аавуудад тий ээж аавтайгаа маш гоё илэн далангүй ярилцдаг байгаасаа л гэж зөвлөж байна уу? Тий. Энээсээ ямар нэгэн зүйл муухгүй. Гэтээ яг өсвөр насны хүмүүс бас нуух юм байлгүй л яах вэ тий. Гэтээ яг өөрөө яг юу мэдэрж гин. Тэгээ аав ээжтэй хэрвээ жоохон хүндий болцсон бол яг юунаас болоод хүндий болчихоо гэдгийг аль болох ээж аав нар нь ч гэсэн өөрсдөө хүүхдүүдтэй аль болох ярилцах гэж хичээж нэгнийг ойлгох хэрэгтэй. Манай кинон дээр ч гэсэн яг тийм тэр үйл явдлын тухай гардаг. Кинон дээр үйл явдлын тухай гэснээс кино одоо за ингээ аав охины би ингээ солигдсон тэгээ сүнсэн солигдсон. Чиний одоо нөгөө партнер эмэгтэй охин болсон байгаа гэсэн үг шүү дээ. Тэ чи бол аав нь болсон. Тэгэхэд яг чи нөгөө өөрийнхөө аавын сэтгэл зүгээс ч юм уу байдлын талаас ер нь бодож үзчихсэн үү? За эрэгтэй хүн аав хүн ингэж боддөг юм байна. Тэ ингэж ханддаг юм байна охин хүүхэдтэй. Би тэгвэл ингэдэг байсан бэ ч гэдэг юм уу. Тийм одоо кинотойгоо холбоотой амьдралдаа тохиолжсэн тийм холбоотой бодол орж иржсэн үү? Ер нь зөндөө орж иржсэн. Ер нь аавыг айгүйх бодсон. Нэрэл аавтайгаа нэг жоохон юм хүндий байх гэдэг тал байдаг байсан гэж хэлсэн шүү дээ. Тэгэхэд яг нэрэл яг тэр цохол дээр гарсан охин шиг байгаа хгүй юу би бараг л яг тэгж санагдчихсэн. Тэгэл эцэг хүн охиныгоо юу гэж хардаг, охиныхоо төлөө яг ингэж ямар сэтгэлийг зориулдаг,
гэдэг чинь ингээ миний зохиол дээр байгаа шүү дээ. Тэгэл тэрийг ингээ ойлгох гээд хичээгээл логик учирч шилтгаан ингээл явж явах та нэрэл аав маань бас яг ингэдэг байх та гэх. Тэгээ киногоо ч гэсэн хар монтажийг үзчихэд би ч өөрийгөө хамаг ингээл болохгүй юмнуудыг харж байгаа юм л та гэж бодож айгүй хэцүү шүү дээ. Өрхөө л жүжиглдэг хараад хэцүү байлээ. Тэгэл тэгсэн чинь яг зарим хэсэг дээр нь яг ингээл аавыгаа бодоод ингээ хоолой зэнгэрэл ирж илээ. Тэгэхээр яг би ч гэсэн өөрөө ч гэсэн яг тэр алдааг гаргадаг байсан байгаа байхгүй юу? Аавыгаа ойлгох гэж хичээдгүү. Хүүхэдлээсэн болохоор хүүхэдлээсэн болохоор. За киноны ерөн ямар төрлийн кино вэ? За тэгээ киноны ер нь яг өгөх мессеж нь юу вэ тавчхандаа үзэгч сонсогч хүүхдүүдтэй хүмүүстэй хэлвэл киноны жанр болохоор инэдмийн кино гэж явж байгаа. Тэгээд мессеж нь гэвэл ерөөсөө аав охин хоёрын харилцааны тухай гардаг. Тэгээд нэг нэгнийгаа ер нь аав охинч гэлтгүү те гэр бүлийн хүмүүс нэг нэгнийгаа сайн ойлгож сонсож байгаарэ, нэг нэгнийгаа ойлгох гэж хичээж байгаарэ гэсэн мессежтэй. Илүү ямар хүмүүст хүрээсэй гэж хүсэж байна? Энэ киноны агуулгыг. Надад л яг миний үеийн охтууд л юм шиг санагдсан. Тэгээ бас аав нарт те өсвөр насны хүүхдүүдийн хичээл номыг ингээл үнэхээр л тийм аав ээж байдаг штэ те наа хичээлээ чи сураад тахад ядаад тах юм юу байсан бэ? Чиний амьдрал чи хэцүү юм ерөөсөө байхгүй ингээд чиний идэх хоол чинь бэлэн ингээл бүх амьдрах зардал бүх юм чинь бэлэн байхад чи яагаад ингээд хитрхийх дарамт чахалт өгдөг ч юм уу те хичээл номоо чи ингээд бүр сайн хийгээд тэнгууд яг нөгөө түгээр 10 жилийн нэрэл ингээд аав нь өөрөө охиныхоо биеинд ороод ингээд амьдраад үзэх нь айгүй хэцүү байгаа байхгүй тий. Яг тэр нь л хэцүү байгаад байгаа шүү дээ өөрт нь бол тий. Тэр асуудлуудыг ерөөсөө юм чиний хоёр талтай тоодгүй охин нь ч гэсэн аавынхаа асуудлуудыг ерөөсөө тоодгүй тий. Компани дээр нь тийм зөрчилтэй ажил төрөл ингэж явдаг охиныхоо төлөө ямар хичээж байгаа гэдгийг охин нь ойлгохгүй ингээд яншаад өглөөд байна гэсэн ийм харилцаа айгүйх байгаа хаа. Байгаа. Амьдрал дээр бол зөндөө. Тий. Тэнгүүд яг ингээд харангууд нэг нэгийг ойлгох хэрэгтэй байгаа байхгүй. Хичнээн нөгөө аав хүн ч гэсэндээ те бас ядардаг. Тий. Бус гэр бүлээ бодож байгаа. Гэтэ бас тэр хүн чинь бие хүн гэдэг ч юм уу те. Бас гэр бүл нь олох хэрэгтэй те өрөвт. За подкастын маань ивент тэтгэгч Biomon брендийн батхны эсрэг арьс арчилгааны багцыг бас марлаада бэлэг болгон өгч байна. Хэдий нөгөө өсвөр насны хүүхдүүдийн арьс арчилгаанд зориулсан ч гэсэн марлаа маань арьс нь яг өсвөр насны хүүхчиг маш гоё байгаа болохоор энэ бүтээгдэхүүн бас тохирох гэж бодож байна. Ийм дөрвөн алхамт бүтээгдэхүүнийг бас бэлэг болгоо өгье. Ямар гоё юм бэ. Би угаасаа Biomon дуртай. Хэрэглэдэг. Аха. За ивент тэтгэгч бас Teen Cafe гэдэг газар байгаа. За энэ болохоор өсвөр насныханд зориулсан ийм орон зай. 15-аас 21 насныхан орж үйлчлүүлэх боломжтой. За энэ дотор ерөөсөө өсвөр насныханд зориулсан маш олон төрлийн хөлөгт тоглоомууд, за тэгээд төрсөн өдөр тэмдэглэх өрөө, караоке, Netflix үзээ, тэ зүгээр найзуудтайгаа гоё чийлрээд суух юм гоё өрөөнүүд, за бүжиглээл зураг авахулах ч гэдэм TikTok хийх ч гэдэм үү, маш гоё тийм дурсамжтай, адал явдалтай, олон зүйл хийх боломжтой ийм гоё кафе нэгдсэн зөвхөн өсвөр насныхан зориулсан байгаа байхгүй юу. Гэхдээ марлагаас би хоёр найзтайгаа бас орж тоглоорой гэж урьж байна. Би ч гэхдээ ер нь бараг л өсвөр настай шүү дээ. Тэгээд Teen Cafe-гийн маань байршил нь Солонгос элчингийн баруун талд, нэг улсын 130 дугаар сургуулийн баруун талд Идэв паркийн нэг давхарт байрладаг. Нэг ирэх нь 3 цаг тоглох эрхтэй. Тэгэхээр чи хоёр найзтайгаа ч юм уу, хоёр дүүтэйгээ ч юм уу тий. Очоод бас тоглоорой гэж урьж байна. За баярлалаа. Тоглоно, жигэн тоглож. За тэгээд нөгөө марлагийн маань анхны уран бүтээл гол дүрдэн тоглосон Аав охин гэдэг киног бас гэр бүлээрээ гоё тоглон сууж үзээрэй. Тийм. Марлагийн ертөнцөөр өнөөдөр аяллаа. Урилгыг хүлээж авч гоё нээлттэй чөлөөтэй ярилцсан Марлаадаа бас баярлалаа. Цаашдынх нь уран бүтээлд
томоос том амжилт хүсье. Мундаг гоё үлгэр жишээ жүжигчин болоорой гэж өрөөё. Баярлалаа. За, баярлалаа. Намайг ч гэсэн уурж оролцуулсан та бүхэндээ маш их баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаар маань үгээр өндөрлж байна. Дараагийн шинэхэн тийм зоноор уулзтлаа. Баяртай.